зодуулаад байгаа хүмүүнээр яд аваад одсон одоо ингээд нэг ордон дотор одоо тэр шадар сайдад байгааг үздэг ийм утгагүй юм байж болохгүй шүү дээ. Энэ бол цаагаар тэгээд олон мянган залуучуудыг үнэн үг дуурайад одоо үзэл бодлоо илэрхийлээд нийгэм нэгээд дуурч яах юм бол одоо барьдаг, хоригдог, торгодог нэг ингээд ийм жишээ тогтоод байна шүү дээ. Олон зовлуудыг хорьсон юм байна. Олон жих орончдыг хорьсон. Өнөөдрийг хүртэл одоо залгуулад явж байна. Тэгэхээр энэ ирэх барьж байгаа гурван нам, ардын нам, арсан нам, хүн нам энэ гурван нөхөр өнөөдөр мань мэтийн нэг залхих нэг тим хийж гинөө да гэж хардаад байна. Тэртээ өнөөдөр арсан намын хүн өнөөдөр шударгасыг яриад одоо талбай дээр гарч ирээд нүүрсний жигсаалаар гарч ирээд яриад ирсэн хүн штай болно. Энэ улсуудын бүх хөрөнгөний хураан хууль батлна гэдээс одоо хууль зүйн сайд боллоо. Гэтэл өнөөдөр энэ хууль шүүхийн байгууллагууд нь ийм хийж байгаа тэр сайд минь хаа явнаа. Яруу арсан намаа сонгогдсон байна. За ардын намынх нь бол ойлгомжтой тийм үү гэж чинь олонхоор бүрдүүлж байна. За хүн намын нөхдүүд нь өнөөдөр ингээд өндөгний асуудлаас болж байгаа асуудал гарлаа тийм үү. Тэгэхээр энэ гурван намын нөхдүүд цагдаагийн байгууллага ч юм уу, шүүхийн байгууллага ч юм уу янз янзын нэг өөрсдийнхөө нэг гар хөл өвчхөр нэг арай нэг үг авчхаар нөхдүүд хэрэгээр энэ хэргийг нэг хэрэг болгоод байгаа чи энэ нөхдүүд энэ хориод залхаад жоохон дараад өгөөч гэсэн нэг юм хийсэн юм болов уу. Би бол хувьдаа хардж байгаа.